За булчинлаг бол хамгийн үр дүнтэй аргын талаар цуврал видео маягаар хэвтэлээ үзэл явж байгаа. За тэгээд өнөөдрийн дугаараар Jeff Nippard-ийн How to Build Muscle буюу яаж булчинлаг болох вэ? Булчин яаж уруулах вэ? Гэдэг зүйлийг эксперт болон professional түвшинд тайлбарлсан. Одоо өөрөөр хэлбэл мэржлийн болон нэлээд seriously өвтөртэй нэлээд чухалчлан ач холбогдолтой амьдралынхаа яг нэг хэсэг болчихсон тэр хүмүүс булчингийн өсөлтийн талаар тайлбарлах ямар байдлаар дасгалыг хийвэл хамгийн булчинд үр дүнтэй байдгийг гэсэн талаар хэдүүлээ өнөөдрийн бичлэгээр үзэх болно. За тэгээд part 4 тавтай барилна. За тэгээд хэдүүлээ өнөөдрийн бичлэгээр өмнөх бичлэгийнхаа дүгнэлтийг хийгээд ерөөхдөө тавьж тодорхой байдлаар хурдтай явахыг хичээе. Тэгээд хэдүүлээ яваарч шууд бичлэгт орё тэ. За өмнөх бичлэгийн яг төсөөл хэсэгт нь болохоор level 3 буюу тэ бас амьдралынхаа донд тодорхой нэг хэсэг болчихсон. Ерөөхдөө нэг тодорхой хугацаанд фитнес хэрэгжүүлээд явж байгаа дундаж түвшний хүмүүс зориулаад acute training variables буюу дасгалын одоо чухал үзүүлэлтүүд нь юу юм бэ гэсэн талаар ярьжсэн. За таныг тэр зүйлийг товчлоод дүгнээд хэлэхэд чухал зүйлс нь effort буюу хүчин чармаалт дасгалыг хэрэг хүчин чармаар хүч зарцуулж хийж байгаа тийм volume буюу дасгалын нийт ачаалал одоо таны орох сетийг давталтын тоогоор өргөжүүлээд дээрэс нь өргөж авч ингээрч өргөжүүлээд гарч ирдэг. За intensity буюу өргөж авч ингэж exercise selection буюу дасгалын сонголт frequency буюу 7 хоногт хэдэн удаа хийж байгаа хэр татамжтай хийж байгаа тэрийг хэлж байна. За тэгээд rest period tempo intensity гэдэг нь болохоор амрах хугацаа темпо буюу одоо дасгалын хэр хурдтай темптэй хийж байгаа intensity techniques буюу одоо ямар техникээр хийж байгаа тийм жишээлбэл супер сет хийж гэнэ дроп сет хийж гэнэ гэх мэтчлээ. За эдгээр зүйлийг дүгнээд хэлэхэд хамгийн чухал зүйл нь одоо effort гэж ярьжсэн тийм ямар хүчин чармаалт гаргаж байгаа. Одоо дасгал жингээр өргөөд буулгахтаа яаж контролтой буулгаж байна тийм хэр ажихаа болгож байна хэр хүчин чармаалт гаргаж байна. Энэ бол маш чухал зүйл гэж ярьжсэн. За тэгээд өөр чухал зүйл нь болохоор одоо frequency гэж ярьжсэн тийм дасгалын хэдэн удаа хийж байгаа тийм 1 болон 3-аас дээш удаа хийж байгаа одоо булчингийн аливаа хэсэгт орж байгаа бол үр дүн тийм амар ялгаатай биш байсан гэсэн судалгааг харуулсан. Гэхдээ дор хаяж 7 хоногт 2 удаа биеийн дээд болон доод хэсгийн том бол жижиг булчингуудыг 2 удаа доор хаяж ачааллаад орчих хэрэгтэй гэсэн зөвлөмж хүргэж байсан. За хэдүүлээ шууд үргэлжлүүлээд явцгаая. Rather than go into detail on these, I'll just link a few videos on them down below. За хурдтай жоохон хэдүүлээ товчрон бөгөөд тодорхой хурдтай явахуднаас жоохон хурдын нэмэгдүүлээд явчих бодож байна. За элит төвшин буюу яг амьдралынхаа нэг хэсэг болчихсон хүнд те булчингийн өслийн талаар тайлбарлах гэж байна. Okay, so with progressive overload and the main acute training variables in mind, at this point I'd like to get a bit more granular and take a closer look at what's actually driving muscle growth physiologically. In 2010, Dr. Brad Schoenfeld published a landmark paper with over 500 citations that introduced the 3-factor model of muscle hypertrophy. This model... Oh, come on. За интернетэн гацчлаа. I'll propose that there are 3 main things driving muscle growth: mechanical tension, muscle damage, and metabolic stress. За тэгэхээр одоо энэ булчингийн өсөлтийн талаар нэлээд деталийн түвшинд тайлбарлах гэж байна. Тэгэхээр 2010 оны тэгээд судалгаа байд юм байна. Тэрэн дээр болохоор булчингийн өсөлтөнд нөлөөлдөг 3 үндсэн хүчин зүйл байдаг гэж ярьж байна. Энэ болохоор mechanical tension буюу механик ачаалал. Одоо өөрөөр хэлбэл одоо булчинд ирж байгаа ачааллыг хэлж байгаа. За дараагийнх нь muscle damage буюу булчингийн одоо гэмтэл дасгал хийсний дараах гэмтлийг хэлж байна. Metabolic stress буюу бодсон сэлцээний стресс гэсэн 3 хүчин зүйлийг ярих гэж байна. The very short version is Come on. За innovation интернет хүн жоо гацаад байдаг. S+ багцтай. Тэгээд яг оргил цагаар нэг гацдаг хүчтэй тий. Come on. За that mechanical tension is a type of force that tries to stretch a muscle fiber. One way to visualize this is like a... Come on. За
Нэрчил нэрээ баярлалыг хэлээ те. Now, the very short version is that mechanical tension is the type of force that tries to stretch a muscle fiber. One way to visualize this is like a tug of war. As each side pulls, tension is generated in the rope. So you can think of it like not only are the people pulling on the rope, but the rope is also pulling back on the people. It's similar in the muscle, where tension is passively created when the muscle is stretched, and tension is actively created during contraction when actin molecules are pulled by myosin heads. And as of За энэ болохоор ингэж юм л та те. Muscle tension-ийн талаар ярьж байна те. Булчингийн ачаал гэж юу вэ те. За булчингийн ачаал яаж бий болдог гэхээр одоо сая зүүрлээ харуулж шүү те. Гэдэг tug of war гэдэг нэг ос талтай дээ шүү те. Ос талтай хувьд tension буюу одоо хүчтэй ачаал хаана бий болж байгаа гэхээр хоёр талх биеийнхээ эсрэг осыг татах үед бий болж байгаа. Яг тэрнтэй адилхан булчингийн одоо тэр ачаалал хүчтэй нь хаана бий болоод гэхээр жингээр өргөлөө буулгалаа. Эсвэл шахлаа буулгах үед яг тэр булчин сунгаад агших үед булчингийн дээр одоо ширхэг дээр актин гэдэг молекул байт юм байна л да. Одоо хүрээлцэн актин молекул нь молекул дотор миосин гэдэг бас уураг байдаг. Тэр нь ингээд утас шиг ингээд толгоогоор актин гэдэг молекултай холбогдчихсон байдаг. Яг энэ молекул нь яг булчин одоо хүн жингээр өргөөд одоо сунгалт явагдаж байгаа булчин сунгалт явагдаад агшилт сунгалт явагдаж байгаа үед хоорондоо татагдаад эндээс tension буюу тэр ачаалал бий болдог байна. Тэгэд энэ ачаалал нь одоо булчингийн өсөлтийн талаар нөлөөдөг талаар яах гэж шиг байна. Now, tension remains absolutely undisputed as the primary driver of hypertrophy within the scientific community at large. Next, muscle damage is basically тэгэд нэг scientific community буюу одоо эрдэмтдийн тэр community те эрдэмтдийн хувьд яг tension буюу тэр ачаал булчингийн ачаал бол яг булчингийн өсөлт hypertrophy-д гол нөлөөлдөг хүчин зүйлээ гэж ерөөхдөө санал нэгтэй байдаг гэж. За дараагийн зүйл нь болохоор muscle damage булчингийн гэмтэл. За гэмтлийн талаар сонсцгоо. Exactly what it sounds like. Physical damage to the muscle like microtears and other cellular disruptions. And you can observe this under a microscope. You see that the normal pattern in muscle can be seriously disrupted after training. Now, some believe that this type of damage is at least partly responsible for the delayed onset muscle soreness that you can feel in the days following training. Although the soreness phenomenon is no doubt caused by a number of factors and still isn't fully understood. Still, for years, many people have just assumed that getting sore should be the goal of training, since soreness comes from muscle damage, and muscle damage causes muscle growth. But the latest science shows that that first claim is questionable, and the second claim is most likely not true. Of course, the most common sense way Тэгэхээр энэ дээр болохоор булчингийн яг damage юу вэ гэж ярьж байна. Тодорхойлт нь болохоор одоо булчингийн тэр ширхэг эдсийн гэмтлэг гэж байгаа. Ингээд урагдаад те ялангуяа дасгалын дараа дасгал хийгээгүй байж байгаад хийхээр нэг жоохон булгаралт явагддаг. Тэрийг бас damage-тэй холбох гээд байдаг. Гэхдээ энэ нь болохоор бас асуудалтай те question mark гэж байгаа байхгүй те яг source булчингийн тэр гэмтэл нь булгарлыг бий болгоод байна уу гэвэл анаас асуудал байна. Асуултын тэмдэг байна те. Судалгааны дагуу. Булчингийн одоо дасгал хийсний дараа булчин гэмтэх үйл явц явагддаг. Гэхдээ энэ нь булчин өсөлттэй холбоотой гэхээр яа л үгүй гэсэн тийм судалгаа байгаа байна. За өргөжлөө бичлэгийн чанар жоохон муу байна sorry. Гэхдээ интернетс арайгаа сэрэгч шиг боллоо. За хэдэл өргөжлөлтэй. way to think about this is that running a marathon would cause tons of muscle damage, but wouldn't do anything good for muscle growth. In fact, a review paper from Wackridge and colleagues pointed out that, if anything, damage in this context would seem to decrease muscle. Жишээлх юм бол булчингийн гэмтэл булчингийн одоо өсөлтөнд яагаад нөлөөлөхгүй байгаа юм бэ гэдэг зүйл нь тэг судалгаа байдаг юм байна. Энэ нь болохоор жишээлх юм бол марафонд хүрч байгаа тамирчид байгаа шүү дээ. Марафонд хүрч байгаа тамирчид харахаар ер нь л булчинтай байдгүй ихэвчлэн туранхаа байдаг. Тэгэхээр тэр тамирчдаа маш олон километр гүйж байгаа, булчинд маш их дэмэж ирж байгаа, одоо гэмтэл ирж байгаа боловч энэ булчингийн эдсийг одоо томруулж чадахгүй байгаамаа гэсэн байдлаар ярьж байна. And even in a weight training context, damage doesn't seem to be doing much good. The study from Damas and colleagues argued that damage doesn't even correlate with hypertrophy over the long run. As shown in the figure here, early on in a training program, you see a huge amount of damage. This could be why you get so sore when starting a new routine. While there is an associated early spike in muscle protein synthesis, the vast majority of that synthesis is directed toward repairing damaged muscle tissue rather than building new muscle tissue from scratch. And it's only after that damage decreases that muscle protein synthesis is directed toward new muscle hypertrophy. And while Тэгэхээр одоо энэ дээр график дээр одоо бас нэг судалгаа байна л да. Би сая ямар хэвчээд сонссон бэ? Sorry. Та сонсох хүсвэл энэ бичлэгийг үзээрэй. За энэ дээр юу гэж ирэхэд яаж ихээр одоо тасгал дөнгөж хийж эхэлж байгаа үед
одоо уургийн нэлэлэгжилт буюу протеин синтезис явагддаг. Гэхдээ энэ уургийн нэлэлэгжилт нь юунд хвчлэн зориулагдаж байна гэхээр яг тэр гэмтсэн эсрэгчийг одоо repair хийхэд засварлахад зориулагдаж байгаа. Тэгэхээр эхний 3-7 хоногт бол нэлээд жоо булгаралтай байгаа. Гэхдээ тэрнээс хойш одоо 3-7 хоногоос хойш тэр уургийн нэлэгжилт нь muscle hypertrophy одоо энэ үштэй ногооноор заасан сум muscle hypertrophy буюу булчингийн өсөлтөнд чиглээд явдаг. Эхний хэсэг болохоор damage-ийг зөвхөн одоо булчинд өгдөж байгаа гэмтлийг сэргийхийн тулд уургийн нэлэгжилт явагдаж байгаа гэсэн утгаар ярьж байна те. Folks playing devil's advocate could argue, well, studies show that eccentric training causes more muscle damage, and studies also show that eccentric training causes more muscle growth. I would simply respond that correlation doesn't imply causation, and it seems more likely to me that the extra growth that you see from eccentric overloading could simply be coming from the fact that you can simply overload the muscle more heavily during an eccentric contraction, causing more tension in the muscle. Now, I should say that if we're being really honest, we don't actually understand muscle damage all that well. Even the methods of simply measuring muscle damage have been contested by prominent researchers. So the bottom line is that any theory that uses muscle damage to explain muscle growth is speculative at best and unfeasible at worst. But what about metabolic stress? За тэгэд сая юу гэж дүгнж тусгаж юм гэхээр eccentric training гэдэг талаар бас ярьж байна те. Eccentric training гэдэг нь болохоор жингээр шахлаа, буулгалаа. Эсвэл ингээд өргөлөө буулгалаа те. Яг тэр буулгах явцдаа контролдж буулгахыг хэлж байгаа. Ер нь л ачааллыг аваад удаанаар контролоор хажуухан буулгахтаа ачааллыг мэдрэж буулгахыг eccentric training гэж хэлдэг. Тэгээд тэрх явц нь булчингийн одоо гэмтэл болоод булчингийн одоо өсөлтөнд яг нөлөөлөлт үү гэдэг талаас тийм нэлээх аргументтэй байдаг юм байна. Ер нь бол тийм хилцүүлэгтэй янз бүрийн тийм маргаан тийм зүйл байдаг. Гэхдээ Jeff Party одоо бодож байгаагаар ойлгож байгаагаар eccentric training нь болохоор ердөө л одоо progressive overload буюу тогтмол ачааллыг нэмэгдүүлэх нэг хэлбэр бөгөөд яг тэр тогтмолоор ачааллыг нэмэгдүүлээд аажмаар одоо жингийн ачааллыг мэдэрч буулгаж байх үедээ теншн өөрөө тэр ачаалал нь өөрөө булчингийн өсөлтийг бий болгодог байхаа гэсэн тийм бодолтой байна. Гэхдээ энэ muscle damage одоо булчингийн гэмтэл нь бүр тийм амарсаа судлагдаагүй. Гэхдээ бол тийм амар булчингийн өсөлтөнд бол нөлөөтэй гэж бодохгүй байна гэсэн төгөлтэй дуусчин. За 3 дахь зүйл нь болохоор metabolic stress буюу бодис солилцооны стресс. Stress. Well, metabolic stress refers to the accumulation of metabolites like lactate and hydrogen ions in the muscle hypoxia that often follows weight training. And it's often за хэдүүл энэ бодис солилцооны стрессийн тодорхойлолтыг ерөөс харч дээ. За sorry. За энэ бодис солилцооны стресс гэж юу юм бэ гэж байгаа байхгүй. Weight training хийж явах үед одоо жингээр бэлтгэл хийж явах үед одоо нэг цуснд одоо лактаттай сүүний хүчил болон hydrogen ion буюу усрагчийн ион сүүний хүчил хоёр одоо цуглардсан байна. Metabolites гэж нэрлэдэг нэрийг. Тэгээд бас нэг хүчил төрөгчийн дутагдал үүсдэг. Хүчил төрөгчийн дутагдал үүсээд одоо сүүний хүчил болон усрагчийн ион сулрахыг бодис солилцооны стрессээ гэсэн тийм тодорхойлолт байна шүү. Often follows weight training, and it's often associated with the massive skin-tearing pumps that you get from high-rep workouts. So if muscle damage and its ensuing soreness is unlikely to be driving muscle growth, surely the pump and its associated metabolic stress must be doing something. I mean, even Arnold seemed to recognize this. The greatest feeling you can get in the gym, or the most satisfying feeling you can get in the gym, is the pump. Your muscles get a really tight feeling, like your skin is going to explode any minute. You know, it's really tight. It's like somebody blowing air into your muscle. It just blows up, and it feels different. It feels fantastic. And well, while the pump does feel good and certainly can make training more enjoyable, and perhaps even provide some feedback that you're actually hitting the muscle that you're trying to target, it most likely isn't driving hypertrophy, because there are just too many examples of where the relationship between metabolic stress muscle damage буюу одоо булчингийн гэмтэл нь дүүл булчин өсөлтөнд нөлөөлөхгүй байгаа бол булчингийн бодис солилцооны стресс болоод тэр памп гэдэг байгаа шүү дээ. Хөөлт бэлтгэл хийсэн дараа ингээд фитнесийн өрөөнд ороод хуцас салхи өрөөнд ороод тий одоо дээдлэг бодолгоо тий маркет тавьж хардаг шүү дээ. Ялангуяа ирчүүд тэгээд ингээд гоё хөөцөн том бийтэй булчин томорсон шиг харагддаг. Тэгвэл ядаж энэ булчин өсөлт ямар нэгэн хийж таарааш гэсэн утгаар ярьчин. Гэхдээ яг үндсэн хүчин зүйл мөн үү биш үү талаас тавьжлаад ярих гэж байна. За. And muscle growth breaks down. Shorter rest periods cause more metabolic stress, but significantly less muscle growth than longer rest periods. Note that there's a footnote in the description box about this. Partial range of motion causes more metabolic stress, but often less muscle growth than full range of motion. Training all the way to failure causes more metabolic stress, but at best results in equal muscle growth to stopping a few reps shy of failure. And blood flow restriction training causes tons of metabolic.
За тэгэхээр сая юу гэж ярьж байна гэхээр жоо ухаарч тэ. За. Одоо жишээлх юм бол дасгал хоорондын амрах зай багасах тусам одоо бяцхан цалтай стресс гэдэг нэмэгдэж тэ олон мэдээж хүнд хэцүү болно шүү дээ. Бага амрахаар чинь айгүй хятар. Тэгэхээр стресс нэмэгдээд булчин өсөлт нь муугар нөлөөлдөг гэж үздэг юм байна. Дараагийн нь болохоор partial range of motion буюу одоо дасгалыг одоо хийхдээ одоо бага цэм дутуу шахалттай ч юм уу тийм байлагч тод хурдан темптэй ч юм уу тийм байлагч тод бодис цалсан стресс их явагдана. Гэхдээ muscle growth бүсэлчний өсөлтөнд сөрөглөдэй гэсэн. Дараагийн нь failure training. Яг одоо failure training гэдэг нь юу гэсэн вэ гэхээр яг нэг булчин бүр цуцах хүртлээ дахиж нэг шахалт хийж чадхааргүй болтлоо ядарчлаа хийх гэж байна. Тэгэхээр үед мэдээж булчин бодис цалсан стресс бүр нэмэгдэн. Гэхдээ булчингийн өсөлтөнд одоо бүр цуцтлаа хийхээс нэг хийхгүйгээр 2-3 нөөц хүлдэхтэй ерөөхдөө адилхан growth булчингийн одоо өсөлтийг бий болгодог гэсэн тийм юм ярьж байна. And equal muscle growth to stopping a few reps shy of failure. And blood flow restriction training causes tons of metabolic stress, but doesn't enhance hypertrophy on its own, and doesn't even work in conjunction with training unless the training methods are highly suboptimal. And even in this case, it still seems to point back to tension. And I spoke with one of Тэгэхээр BFR гэдэг зүйлээдэг. Одоо жишээлх юм бол за би жоо ухарч. Come on. За BFR гэдэг нь болохоор blood flow restriction буюу одоо бүсний эргэлтийг хязгаарлах хэлж байна. Сайн нэг 2 толгойтой хэлж одоо энэ 2 толгойтой нэг юмар ингээд боос шүү дээ. Энэ болохоор бүсний эргэлтийг хязгаарлаж байгаа. Ягаад гэвэл теншнийг нэмэгдүүлэхийн тулд теншн буюу ачаалыг нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа гэсэн. Гэхдээ энэ яг muscle growth яг 100% одоо нөлөөлдөг гэсэн үг биш ээ гэсэн талаар ярьж байна те. Ягаад гэвэл бүр амар тийм нэлээд нарийн дасгалыг зогт нь хийхгүй бол ер нь бол яг зөвхөн BFR бол одоо булчин өсөлтийг бий болгодог гэсэн утгатай юм ярихгүй. When I spoke with one of the authors of this popular blood flow restriction study, he pointed out that any benefit seemed to be tension related. Would you argue that the impact of BFR essentially leads back to just creating more tension in the muscle? Like, do you think it still goes back to tension? Yeah, it's just BFR it's like cheating 20 reps extra in a sense. Right. It's the same effect. It just happens earlier. So consensus is converging on tension, and perhaps tension alone, as being the primary driver of muscle growth. And so it should be the primary goal of our training to maximize tension above anything else. Тэгэхээр одоо теншнийг болохоор одоо булчингийн өсөлтийн primary гол үндсэн өдөөгччин зүйлээ гэдэг байдлаар ярьж байна те. Тэгээ сайн нэг бас судалгаа одоо хийсэн теншны цусны эргэлтийг хязгаарлах талаар судалгаа хийсэн нэгэн эрдэмтдтэй ярилцлага оруулж те. Яг цусны эргэлтийг хязгаарснаар теншны нэмэгдүүлэх үг асуусан чинь тийм ээ нэмэгдүүлнэ. Ягаад гэвэл энэ бол яг л 20 давталт хийсэнтэй адилхан нөлөөтэй теншны хувьд илүү тийм нөлөө үзүүлдэг. Яг цусны эргэлтийг хязгаарснаар тэгж теншнийг бий болгохоо гэсэн байдлаар ярьж байна. How do we do that? Well, the practical application is actually quite simple. We need to apply progressive tension increases to the muscle itself. This means we need to lift with good, consistent technique while using the acute training variables and progressive overload to push the level of intramuscular tension up over time. Also paying attention to things like the mind-muscle connection, at least on certain exercises, and eccentric control should also help, as those aspects of lifting have been shown to increase intramuscular tension. За сая тэгээд лев дүрийг юу гэж дуусгаж байна гэхээр одоо булчин хоорондын одоо теншнийг нэмэгдүүлэхийн тулд одоо ачааллыг нэмэгдүүлэхийн тулд ачааллыг бага багаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Тогтмол ачаал прогрессив оверлоод хийх хэрэгтэй. Гэхдээ техник дээрээс анхаарах хэрэгтэй. Буулгахтай eccentric буюу eccentric training буюу ажихын буулгаар ачааллыг мэдрэх хэрэгтэй. Mind muscle connection хангах хэрэгтэй булчингаа мэдрээд булчингаа мэдрээд булчин яг аль хэсэгт орж जैन тэргээ сайн мэдрэх хэрэгтэй гэсэн байдлаар ярьж байна. Тэгээд тэр дуусч теншнээ багаар нэмэгдүүлчээж энэ muscle hypertrophy булчингийн өсөлтийг хангана гэж дуусч байна. За дараагийн түвшний хөдөлгөөс үзээрэй. Eccentric control should also help, as those aspects of lifting have been shown to increase intramuscular tension. За expert lifter буюу яг мэргэжлийн түвшний одоо хүнд булчин өслийг хэлбэлж. За сонсцгоо. Okay, so we know that mechanical tension is the main thing driving muscle growth, but what happens next? How do we get from a mechanical stimulus like tension to a biochemical signal that commands the muscle to grow? Well, Dr. Tromlin explained this to me in terms of blocks of dominoes. He said that when one thing gets activated, it passes on the signal to the next thing, and the next thing, and so on.
But if you're smart, you don't just build one chain of dominoes. You build out all these side chains so that they fall in a bunch of different directions. And it's the same thing with muscle growth. There isn't just one pathway with one outcome, but rather many different interconnected pathways with many different downstream effects. So За тэгэхээр энэ дээр юу гэж ярьж эхлэх гэж байна вэ гэхээр булчингийн өсөлтөд нөлөөлдөг хүчин зүйлийг ганцхан зүйлээр хязгаарлахдаггүй. Одоо энд юугаар зөвлөж байна гэхээр нэг домино байгаа шүү дээ, тэ? Домино буюу одоо даалуу биений хаараас өртсөн тэнгуут нь нэг нь унаангот бүгдээрээ ингээд биенийг дараад ундаг, нурдаг тийм даалуу та зөвлөсөн байхгүй. Тэгэхээр ганцхан замаар одоо булчин өсөлтийг хангах биш. Илүү ухаалаг байвал олон замаар булчин өсөлтийг хангах боломжтой. Тэгээд доктор Tromlin гэдэг хүний судалгаатай бас ярих гэж байгаа шиг байна. За тэгээд энэ болохоор бас tension гэдэг одоо механик хүчин зүйлээс гадна биохимийн хүчин зүйл нь булчин өсөлтөд нөлөөлж байгаа биохими ямар хүчин зүйл байгаа юм бэ гэдэг талаар илүү нарийн дэлгэрэнгүй ярих гэж байна. with that in mind, let's start at the top. All right, so we lift a weight heavy enough that it creates active mechanical tension within the muscle. This is called the stimulus. The stimulus is sensed by mechanosensors, which sort of feel that the muscle is being pulled into tension and pass that signal on. Now, based on the latest research, it isn't perfectly clear exactly which molecules are doing this sensing. The top candidates include costomeres, which are collections of proteins that sit in the muscle fiber membrane and are responsible for holding muscle fibers together and transferring force between muscle fibers during contraction. There's also titin, which, as a fun fact, is actually the largest protein we've ever discovered in humans, and because it runs parallel to the muscle fiber itself, could theoretically be responsible for sensing mechanical changes like stretching, but probably only at long muscle lengths. And then there's filaments, which bind to the famous... За ингэж тасаж байхгүй арай л ортолцоод байна. За дасгал хийлээ. Булчин дээр ачаал одоо теншн авлаа. За тэгвэл энэ яаж одоо өсөлтөнд яаж нөлөөлж байгаа юм гэхээр теншн өөрөө болохоор стимул болохгүй. Өдөөгч хүчин зүйл. Ачаал авлаа өдөөлтийг ямар нэгэн зүйл мэдрээ дамжуулж явах хэрэгтэй. Одоо тэр дамжуулдаг зүйл нь костомер гэдэг одоо молекул, тайтин гэдэг молекул, филамин гэдэг молекул мэдрэгчдэр нь дамжуулт юм байна. Костомер буюу булчингийн яг файберсийг одоо файберийг яг тэр ороосон тэр бас тийм юу байт юм бэ? Молекул байт юм бэ? Тайтин гэдэг бас амар том эс байт юм байна. Харуулсан тийм. Яг булчингийн ширхгийн дагуу гэдэг параллел байдлаар байдаг тэр тайтин гэдэг молекулс нь. За филаминыг болохоор дахиад сонсч байна. Mechanical changes like contraction, making them a really good candidate for sensing tension. And яг нэг дасгал хийж явах үед ингээд сунгалтанд оролцдог тийм бас юу байгаа байхгүй те шиг байгаа байхгүй те тэр зүйлс нь sense хийгээд tension буюу ачааллыг мэдрээд дамжуулдаг байх нэ. For the record, I read through the latest paper on all this sensing stuff from 2018, and I'll just say this area of research is not well understood yet. To quote the authors directly, conclusively identifying major hypertrophy stimuli and their sensors is one of the big remaining questions in exercise physiology. Still, we can paint the rest of the picture with a broad brush for now. Тэгэхээр одоо sensor буюу те энэ costomer, titin, filamin гэдэг энэ одоо молекултэй аль нь яг тэр tension буюу тэр ачааллыг булчингийн авч ачааллыг дамжуулаад байгаа юм байдаг болохоор 2018 оны нэг судалгаан дээр яг тодорхойгүй. Тэр гэхдээ яг ерөөдөө бол тэр энэ бол яг юу нэмтэр байгаа тийм ээ. Чухал ш ерөөдөө том зургаар те үндсэн зургаар ямар хөө байдлаар одоо хаашаа дамжуулдаг. Юу болдог талаар ерөөдөө том зургийг гадаа гаргаж ирэх гэж. Mechanosensors, a signal gets sent to a beast mode molecule called mTOR, which is a major regulator of cellular growth in general, not just in muscle tissue. It's also implicated in many cancers because of its responsibility in making tissues bigger. From there, mTOR goes to the nucleus and tells the DNA machinery to produce a messenger RNA strand, which you can think of as a set of blueprints for building new muscle. Those blueprints are sent to a ribosome, which is... За тэгэхээр нэг мэдрэгч гэдэг байгаа шүү дээ. Мэдрэглээ. За ачааллыг мэдэрлээ. Тэр нь хаашаа дамжуулдаг вэ гэхээр mTOR гэдэг молекул байт юм байна л да. Энэ болохоор ерөөхдөө эдийн өсөлтийг хариуцдаг тэр молекул гэсэн. Одоо жишээлх юм бол энийг mTOR-ыг бол хор дотрын одоо дэсийн одоо өсөлт тэрхүү зүйлүүдтэй нэлээд судалтай юм шиг байна. Бол эдсийн одоо томролт одоо өсөлтийг бас хариуцдаг тийм молекул байт юм байна л да. Булчингийн ялангуяа. За тэр нь тэр мэдээллийг аваад рибосом гэсэн баха тийм рибосом руу мэдээлэл дамжуулна. Тэгээд эндээс RNA буюу RNA гэдэг гэж ярьдаг шүү дээ. Тэндээс одоо blueprints буюу за иймэрхүү хэмжээний ачааллыг авлаа. Ийм хэмжээний одоо уург хэрэгтэй байна. Ийм хэмжээний булчингийн эдсийг үйлдвэрлэх хэрэгтэй байна гэсэн мэдээллийг одоо хааш дамжуулдаг байхаа мэдээлэл одоо өөрчлөлт үздэг. Орсон дамжуулдаг байх юм байна. Which is like a muscle protein building factory that manufactures a string of amino acids based on the blueprint from the mRNA in a process known as translation. In this за тэгээд ийш дамжуулдаг гинэ.
RNK-гаас гэрөө blueprint өгнө, мэдээлэл өгнө те. За ийм хэмжээний уурга хэрэгтэй байна те. Ийм хэмжээний амино acid хэрэгтэй байна. Ийм хэмжээний булчингийн эдс хэрэгтэй байна гэдэг мэдээллийг рибосом руу өгдөг гэнэ. Рибосом нь болохоор яг тэр амин хүчил буюу тэр булчингийн building blocks аах шүү те. Булчингийг томруулах үндсэн зорилттой. Тэр нь зүйл рибосом мэдээллийг өнгөт тэр нь амино acid буюу амин хүчлийг үйлдвэрлэдэг юм байна. And this step is what we're actually talking about when we say muscle protein synthesis. And through this translation process, many different proteins will be synthesized, some of which will be the big contractile proteins that make us more jacked. Others will be more ribosomal proteins, or mTOR proteins themselves. So тэгээд энэ дээрс яадаг вэ гэхээр за би жоо хурах бол протеин синтезис явагддаг байх нэ. Рибосом амин хүчил үйлдвэрлэлээ уургийн нийлэгжилт явагдана гэсэн бид. Тэгээд ямар протеин уургууд бий болдог гэхээр myofibrillar protein буюу бидний булчинлаг гой биетэй харагдуулдаг үндсэн тэр уурга байт юм л та. Myofibrillar гэдэг уурга байт юм. Тэр нь үйлдвэрлэгдэж гарч ирдэг. Рибосом уурга гэж гарч ирдэг. Бас mTOR гэдэг уурга нөөрэ гарч ирдэг юм байна. Or proteins themselves, so anabolic growth potential is high in the future. Now, if this rate of synthesis exceeds the rate of breakdown, protein balance is said to be positive, and in that case, new contractile proteins are incorporated into muscle fibers, resulting in what's called myofibrillar hypertrophy, leading to increased. Тэр нэг протеин синтезис буюу одоо уургийн илэгжилт явагдаж байгаа шүү дээ. Мэдээлэл авлаа, уургийн илэгжилт явлаа. За саний нэр дурдсан 3 уургийг гаргалаа. Гэтэ энэ илэгжилт нь уургийн breakdown буюу protein breakdown буюу одоо уургийн задарлаас илүү байх юм бол илүү одоо нэг одоо эерэгтэй уургийн баланс гарч ирж штэ тэ. Задрал нийлэгжилт нь задарлаас их байдж эерэг илүү одоо уургийн баланс гарч ирнэ. Тэр нь болохоор бид myofibrillar hypertrophy буюу тэ бидний илүү үдийн гоё булчинлаг гоё байх тэр булчин өсөлтийг хангаж яадаг гэсэн үг. Энэ их байх тусмаа muscle size overall. But all of that is really just one string of dominoes. There's also this other path that's triggered by amino acids in the protein we eat. In this case, amino acids are transported inside the cell, and the amino acid leucine also activates mTOR. За тэгэхээр дараагийн санийх болохоор зүгээр одоо домино буюу тэгээд цуврал даалгаврын нэг хэсэг нь гэж байгаа. За дараагийн хэсэг нь юу зааж байгаа гэхээр амин хүчлийн талаар ярих гэж байна. Амин хүчил болохоор яадаг вэ гэхээр одоо магадгүй юм идэх юм уу те эсвэл амин хүчил гэдэг амин acid одоо бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг шүү те. Тиймэрхүү зүйлийг хэрэглэхэд энэ сел буюу яг эдс дотор дамжаад лeucine гэдэг зүйлийг ямарч бий болгох юм шиг байна. За тэгэл өөрчлөлт үзцгээе. Now, for the record, we seem to need about 3 grams of leucine to stimulate mTOR, which can be found in about 20 to 25 grams of high-quality protein, although some research has shown greater anabolic responses with higher protein doses. So it may... Тэгэхээр нэг 3 грамм leucine одоо mTOR-ыг одоо mTOR гэдэг одоо булчингийн эдсийг томрох гол үндсэн үүрэгтэй молекулыг идэвхжүүлдэг гинэ. Тэр нь болохоор 20-25 грамм чанартай уургатай хоолнд байдаг гэж үздэг юм байна. It may be possible to crank mTOR activity higher with more leucine, but regardless, it's important to realize that the stimulative impact of leucine is much shorter than the stimulative impact of weight training. So for maximum mTOR stimulation, you need both training and leucine, with leucine essentially complementing the stimulative effects of weightlifting. Then the other... Тэгэхээр leucine болохоор данкаараа mTOR гэдэг те булчин өслийг хангадаг молекулыг идэвхжүүлдэг зүйл нь биш ээ. Үндсэн нь бол биш. Үндсэн нь идэвхжүүлэх зүйл нь weight training буюу жингийн бэлтгэл байгаа байхгүй. Жингээр бэлтгэл хийх. За тэгээд амино acid буюу leucine гэдэг амино acid одоо хүчлэн болохоор зүгээр комплемент хийж өгдөг. Илүү дутууг нь хүчрдэг гэсэн үг. Бэлтгэл хийлээ амино acid болоо. Бэлтгэл хийлээ ууртай хэдлээ чанартай ууртай бол сайн хэдлээ. Тэндээс leucine гэдэг амин хүчил аваад тэгээд mTOR идэвхждэг илүү сайн идэвхждэг гэсэн үг. Other 8 essential amino acids, there's 9 in total when you include leucine, make their way to the ribosome where they're used as the fundamental building blocks for creating new muscle. Now, тэгээд сая нэг нийт 9 амин хүчлээд гэж ярьжтэй. Тэр ингээд leucine болон 9 амин хүчил нийлээд тэр рибосомын одоо рибосом амин хүчлийг үйлдвэрлэж байгаа шүү. Тэр үйлдвэрж байгаа амин хүчил дээр шууд нэгдэж ордог байх нь л та. Тэгээд протеин синтезис шууд явагддаг гэсэн үг байхгүй. Одоо өөрөөр нийлэгжилт шууд явагдана гэсэн үг. For creating new muscle. Now, another pathway that I'll briefly mention is that of testosterone. Now, even though modifying testosterone within the natural range plays a relatively minor role in muscle growth, when you inject high-dose testosterone, the hormone crosses the muscle cell membrane and either binds to an androgen receptor directly. За дараагийн нь болохоор зам нь болохоор тестостерон байна л да. Одоо эрг гормон гэсэн үг. За тэгээд
өндөр дозтойгоор натуралаар бол нэг амар нөлөө бол байхгүй. Харин өндөр дозтойгоор тарих үед юу болдог вэ гэдэг талаар ярих ч тийм. Or is converted to DHT, За which then жоохон ухраач. the hormone crosses the muscle cell membrane. Natural range plays a relatively minor role in muscle growth. When you inject high-dose testosterone, the hormone crosses the muscle cell membrane and either binds to an androgen receptor directly or is converted to DHT, which then binds to the androgen receptor, and then that complex enters the nucleus and tells the DNA to start cranking out more blueprints, turning up that muscle protein synthetic process even more. Одоо илүү их ингээд тестостерон тарих үед юу болдог вэ гэхээр одоо тэр гормон нь тэр сел мембран буюу тэр эсийн тэр мембраны хальсыг цоолж гараад дихидротестостерон нь болж хөрдөг эсвэл андроген рецептортой холбогдоод энэ нь болохоор рибосом руу ороод илүү их нөгөө нэг булчингийн өсөлтөд дэмжигдэх зүйлийг идэвхжүүлдэг гэсэн утгатай ярьж байна. If I were actually discussing muscle growth with an expert, there are a lot of other things I'd want to discuss. I'd want to at least mention sarcoplasmic hypertrophy. So far, we've been focusing on myofibrillar hypertrophy, so the growth of actual contractile tissue, but there's some new solid evidence supporting so-called sarcoplasmic hypertrophy, which is the growth of all the other stuff inside the muscle fiber, like glycogen, organelles, and other non-contractile. Цаатар нэг ярихтаас голчтой ярьсан зүйл болохоор myofibrillar одоо hypertrophy буюу булчингийн өсөлтийг ярьж байгаа байхгүй юу. Одоо яг бидний харагдахтай гоё ямархуу одоо дасгал болон амино ачилтай иймэрхүү зүйлүүд дамжуулаад myofibrillar булчин өсөлтийн талаар ярьж бас sarcoplasmic булчин өсөлтийн зүйл байдаг юм байна. Тэр нь болохоор юу гэхээр одоо булчингийн одоо эрдэс доторх одоо глюкоз тэ органел гэдэг зүйл байт юм байна. Бас non-contractile proteins буюу одоо агшлтын бус агштгүй уурууд гэсэн үг л дээ. Тиймэрхүү зүйлс байдаг юм байна. Одоо булчингийн эдэс доторх одоо шингэн гэсэн үг. Одоо яг үндсэн булчингийн эдэсийн биш одоо өөр шингэн байна. Тэгвэр дамжуулаад булчингийн өсөлтийн талаар бас тодорхой бас тавч дурдж байна. Proteins. Then I might speculate that higher rep and higher volume training might bias the muscle towards sarcoplasmic growth, but then the expert, depending on how open they are to guesswork, might shut that down for lacking evidence. Тэгэхээр нэг сайд sarcoplasmic hypertrophy дээр булчин өсөлтийг яаж явуулах вэ гэхээр өндөр давтамжтайгаар олон тоогоор хийхэд sarcoplasmic hypertrophy явагддаг гэсэн таамаглал дэвшүүлж байгаа. Гэхдээ энэ бол яг тийм баттай биш ээ гэсэн утгатай ярьж байна. Өөрөлдвөл одоо нэг өндөр давтамжтай хийгдсэн илүү их цангаж тийм мэдээж их уусуун. Ер нь зөвөр логикоор бодоход их хэмжээний ус аавна гэсэн. Тэгээд илүү их нэг яг булчингийн бус өөр эдсийн бусад шингэний дүүргэлтүүдээр магадгүй булчин өсөлт явагдана гэсэн тийм л юу гэж би ойлголоо. Өсөлтөж ойлголоо. Гэхдээ за ямар ч үргэлжлүүлээ үзээ те. I also definitely want to talk about myonuclear addition, the idea that all this muscle protein synthetic stuff still seems to be limited by the number of nuclei or command centers that you have in your muscle cells to begin with. And so, when satellite cells that surround the muscle cell like satellites donate their nuclei, that could theoretically allow the muscle cell to crank out more new muscle protein and build more muscle. But then the expert might push back that theory is actually pretty speculative. За саний ярьсан зүйл энэ бол маш сонирхолтой сая зүйлтэй. Myonuclear addition гэдэг энэ зүйлийг болохоор энэ одоо бичлэгийн хамгийн ихний дугаар тэр part 1 дээр ярьж байсан. Atlan X гэдэг амар алтартай бас одоо фитнес ютубертэй коуч тийм хүн байдаг. Тэр хүн болохоор булчингийн эдсийн өсөлтөнд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл нь болохоор мионуклеин хүчтэй. Одоо булчингийн ширхэг бүрт одоо булчингийн өсөлтийг хангадаг мионуклеин буюу тэр нуклеин хүчил гэж зүйл байдаг. Тэгээд бэлтгэл хийснээрээ тэр satellite cells гэдэг байгаа шүү. Энэ зурдаа харуулж байгаа. Одоо дагуул одоо эсэнд тахгүй дагуул эсэнд нь нуклеин хүчлүүдээ өгөөд тухайн булчингийн эдс олон нуклеин хүчлэлтэй болох тусам илүү томордгоо гэсэн байр сураас ярьж исэн. Тэгээд үүнийг хөгжүүлэхийн тулд өндөр татамжтайгаар олон тоогоор хөнгөнөөр сайн формтойгоор одоо сайн одоо ачааллыг мэдэрч тий дасгалыг progressive overloadтай тий ажмаар ачааллыг нэмэгдүүлж хийх юм бол тэр мионуклеин тэр хүчлүүдэд нэмэгдүүлээд булчингийн өсөлт амар явагддаг. Энэ бол үндсэн key тулгуур хүчин зүйл гэж ярьж байсан. Энийг одоо яг сүүлд нь ярьж байна.
allow the muscle cell to crank out more new muscle protein and build more muscle. But then the expert might push back that theory is actually pretty speculative, and we can't even rightly assume that nuclei are in fact limiting factors for hypertrophy until we get more science in our hands. And then a curious bystander might ask, why does any of this matter anyway? What's the point of this level of research? And maybe the expert would respond by saying something like knowledge having value for its own sake. Or maybe they'd point out a few of its many medical applications, such as in understanding sarcopenia or muscular dystrophy. Or maybe they'd say that they're trying to figure all this stuff out just in case there's a new pathway that can actually feed back into training recommendations. Or maybe we'll be able to use this research to develop an exercise pill someday that creates the same cellular effect as weight training without having to spend nearly as much time in the gym. A sort of steroid without side effects that could start development 50 years down the road. But since I'm getting well over my own head at this point, I think I'm gonna leave it there for this one. If you guys made it this far, please let me know by commenting I'm ready for level 6, and I'll see if I can make that happen in another video as new research comes in. As always, don't forget to leave me a thumbs up if you enjoyed the video, subscribe if you haven't already, and I'll see you guys all here in the next one. За. За хэдүүлээ тэгээд ерөөхдөө бичлэл дууслаа. За тэгээд ерөөхдөө маш олон зүйлээс суралцлаа. Миний хувьд ч гэсэн Jeff Nippard зөндөө олон зүйлээс суралцдаг. Тэгээд бичлээс зөндөө олон зүйлээс сурлаа гэд та бүхэн ч гэсэн энэ бичлэгээс олон зүйлээс сурсан гэдэг итгэлтэй байна. За тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд хэдүүлээ бичлэг таалагдсан бол лайк, суб хийгээрэй, фоллоу хийгээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай. Дараагийн бичлэг илүү сонирхолтой бичлэг хийх хичээх болно. Баярлалаа.